Сайн байцгааны үзэгчдээ Монгол телевизээс үзэгч та бүхэндээ хүргэдэг хөгжмийн шуудан нэвтрүүлэг маань шинэ 7 хоногийн дугаараа эхлэхэд бэлэн боллоо. Үзэгчид та бүхэн маань хайртай дотны хүмүүстэй ая дугаар мэндчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Хөгжмийн шуудан нэвтрүүлэг Монгол орны өнцөг болон бүрт хүрдэг учраас та бүхэн хөдөө орон нутагт суугаа аав ээж анд найз нартай за хөдөө орон нутагт байгаа үзэгчид маань нийслэл Улаанбаатар хотод байгаа ах トゥ төрөл төрөсөдөө ая дугаар мэндчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Ингээд яг одоо хөгжмийн шуудан нэвтрүүлгийг хүлээн аван үзэж байгаа бүх үзэгчидтэй нэгэн сайхан уран бүтээлийг зориулж байна. Та бүхэн дуугаа хүлээн авч үзсний дараагаар 1956 дугаарын утсанд шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй ая дугаар мэндчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Ингээд та бүхэн яг одоо дуугаа хүлээн авч үзцгэнэ үү? Дэжон болтыг нутагтан гарам орин жилий гаврын тэргүү сарыг 16 хэмээх хуулаагчам тэргэн дотор өтөрдөн цагаар эзэн чингис өрхтөө шагаан чинээ нүчигэн баруун гартаа антхан барын бэхэртара гараа гарган мунтай шар сотонхийг гигэ нарыг татуулсан шаргал өдрийн нарыг гэртээгүйгүй чачээ чангаар гэсэй хууч чамарун хорондан чаман харыг хуурдаж зуундан гундунугийн ханилсан цуцаан бор Монгол ардаг гэрчби бай өвчин Монгол өвтний хөвтөд бодүсэй хөтөгөрийн жаварта варын гэсэндэх бач хүрэлж байгаагүй гинэ хүрэл дотоорс гэж хүрэн их усыхан тулхын чулууг тулахта антахоо хуйгаар самбия чичэж хамбото сэлмэр орон зүгийг чичэж тулуу хонгийн хохот цагаан шогор том дээр нь суугаа энэ билэгтэр эцэг зүгөө билэгтэр эрэх чимүүжигээс энэ хэдэлхий далдарч хүлэг мөрний зомд үнцэвсийг хаагсаж хүнди талыг бүргэсэ өвчиг уулыг оросоор бадар зэргийнхэн маллаж явна гэнэ магнант гарч энэ тимүжээ Талыг авчгэн мошгой уханаар Монгол улсаа мандуулж аргуухан хоёроо адар морош хүмүүсээр азхэмэр гэдгэн үрэн сашиг нүрсээр хангал мөрний зомд хатан төрөө мутлаагүй хамаг Монгол орно харин дэсэн далтаагүй төрөг заяан дэвшгэн төр улсаа аварчгэн түүхшэшрэ дэдчгэн түмэн олоо жаргуулжгэн энэ тимүжээ алсаа тоочгэн ирэн хаяагч алзуудаг шингэсний хэн нэрийг дурсгасан сайдан мөргөн талаас шаргалтакийг ургалаж Сачи мөргөн талаас сүрэг малтыг боотгож цас бороо шуургатай чрэсэн гашиг тусаг цагийн саталт дэсэн чидийн чөлөөт нүдэлчэд отто гомгийн дайнд онон хэрлэн холилдоход охин нойтон үсэн хормоод ороонууч одоо хожмын түүхэнд Монгол улсыг үлдээх гэж одоо тэнгэрийг орчтолоо тэмүүлсэн гэж Тимүжин энэ билэгт нэрээр эцэг сүх билэгцээр эрэх Тимүжигээс энэ хэдэлхий далдарч хүлэг мөрний зомд үнцэвсийг хаагсаж хүнди талыг өвчиг уулыг оросоор бадар зэргийнхэн мандалж явна гэнэ магнант гарч гэнэ энэ тимүжээ эрэх төрмүүлэрэл ээлжисээ гарам орин жилий гаврын тэргүү сарыг 16 хэмээх хуулаагчам тэргүүт өдөрдөн цагаар эзэн чингис өрхтөө шагаан чинээ нүчигэн баруун гартаа антхан барын бэхэртара гараа гарган мунтай шар сотонхийг гигэ нарыг татуулсан шаргал өдрийн нарыг гэртээгүйгүй чачээ
Үзэгчтэй хөгжмийн шуудан нэвтрүүлэг маань эхэлсэн байгаа. Үзэгчид та бүхэн яг одоо 1956 дугаарыг утсанд шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй аяадуугаар мэдлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Мөн үзэгчидтэй хэлэхэд нэвтрүүлгийн туршид та бүхэн холбогдож чадахгүй байх юм бол за нэвтрүүлэг эхлэхээс өмнө ажлын өдрүүдэд ажлын цагаар өглөөний 9-оос оройн 18 цагийн хооронд 1956 дугаарыг утсанд шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй мэдлэгээг үлдээх боломжтой байгаа. Ингээд үзэгчтэйгээ холбогдъё. Тано. За сайн хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэн билээ? Намайг Вовкогийн Туяа сайхан гэдгээ. За Вовкогийн Туяа сайхан. Хин хэмжлэгээ явуулах уу? Сайд ээжтэй. Миний портодоо наслаарай гэж. За ээжийнх нь алдар нэр хэн билээ? Цүпийн бүрвэ. Урт настай ч удаан жаргаарай. Тэгээд хошоо томд байгаа хатам 10 болон ах トゥ нартай. Намайг таji мэддэг хүмүүс тэгээд шинэ оны мэдүүлээд. Хэлшүүлээ. За бидэнтэй холбогдсон маш их баярлалаа Туяа сайхан мэдлэгийг хүлээн авлаа. Холбогдсонд баярлалаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг яг одоо 1956 дугаарыг утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй өөрийн дуу хоолойгоор аяадуугаар мэдлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Дөнгөж сая Туяа сайхан бидэнтэй холбогдож хамгаас хайртай ээж Сүхийн Пүрвэдэ заман Сэлэн аймгийн Гушаас өмнөд байгаа хатам аавда энэ өдрийн мэндийг хүргээд та хоёртой хязгааргүй өгөхөр хайртай шүү. Та нар минь урт наслаж удаан жаргаарай гэд хайртай ээжтэй хатам аавда Туяа сайхны зүгээс мэдлэгээр өгсөн байна. Дараагийн үзэгч 1956 холбогдсон байна уу? За сайн байна та хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэн билээ? Цэрэндогийн Жаданбаа гэдэг хүүхдээр. За. Жаданбаа хин мэдлэгээ явуулах уу? Юу. Аймгийн сонгон сумд. За Завхан аймгийн сонгон суманд суугаа. За өвөө хингэнэ? Байна уу? Өвөө гомбо аавынх нь нэр. Аав. Байна. За. Имийг гүнрэг маа тий. Имийг гүнрэг маа. Гүрэг маа. Имийг гүрэг маа. За. Аавынх нь нэр? Аавах Баямөх. За. Эхнэр отхон. За мөн Аавах Таштава. Мөн Эхнэр Цэрэндулам. Хань Цэрэндулам. Хүргэн ах мөн хоёр. Мөн Эхнэр Дугурмаа. Хань Дугурмаа. Мөн Нагцах гончиг сумлаа. За нагцах гончиг сумлаа. Мөн хайртай хань Цэрэн ханд. Мөн Унзаа бид цоосомдаа. За мэдлэгээ хэлээрэй. Нагцах танилэг. За нагцах хэнлэг. Мөн Эхнэр янжин орлоо. хань янжин хорлоо. Мөн нагцах бэлцогт. Бямб цогт. Эхнэр хоорол гарав. За мөн Орхон дуу сумд байгаа. Ингээс сумд байгаа. за мөн за мэдлэгээ хэлээрэй. Оролцмаа. Түүний нөхөр инг тайван
Чулуун төмөр эхнэр нэм мод. За мөн. Хаусрын болмаа уу эхнэр. За. Хаусрын долмаа. Бата хаусрын. За бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Ямарч байсан бид таны имжлэгийг хүлээн авлаа. Ингээд үзэгчид та бүхэн яг одоо 1956 дугаарыг утсанд шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй аядуугаар мэнчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Дараагийнхаа үзэгчийг бид яг одоо 1956 дугаарыг утсанд урьж байна. Байна уу? Байна. За сайн байна уу? Хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэн блэ? Сайн байна. Мэнчилгээ явуулах. Бололгүй яах вэ? Хинд мэнчилгээ явуулах уу? Ихтэй зугаад дүү жанаар гүйл. За дүү. Жанаар гүйл гэсэн үү? Жанаар гүйл. Хэрэн болов цугаа. За. Хатан аав жумаха. Жумаха. Надад тог ихснэстэ. Байн налаахтайгаа ихч нартай. Жинчэглэн цугаа. Жинчүүлэн гэсэн үү? Халтуу лихт жагаа. Жинчүүлэнд байгаа. Тэгээд хандаа хайртай шүү гэх. Тэгээд хүүтэй хайртай шүү. Мэдээд авсан чинь баярлалаа гэх. Тэгээд чамдаа хайртай шүү. За. За бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Харамсалтай нь устсан тасарчлаа. За ингээд эхний үзэгчийн маань мэнчилгээ Туяа сайхны мэнчилгээ байгаа. Туяа сайхан бидэнтэй холбогдож хамгаас гарт ээд сүхийн пүрвэдээ Сэлэнgamгийн гушаа суманд байгаа хадам аавда энэ өдрийн мэндийг хүргээд та нартай хязгааргүйгээр хайртай шүү. Өвлийг үнтэй сайхан дагаарай гэд Туяа сайхан мэнчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгч маань Жаданба бидэнтэй холбогдсон байгаа. Завхан аймгийн Сонгин суманд байгаа хамгаас гарт өвөө гомбото мөн хамгаас гарт аавда за мөн хайртай эмээ гүрэг маах авгах баян мөн хайртай хань отхон за мөн авгах таштаба хайртай хань цэрэн дулам хүргэн ах мөнх хоёр хайртай хань дугарма нагцах гончиг сумлаа хайртай хань цэрэн ханд нагцах ханилэг хайртай хань янжин хорлоо за мөн нагцах бямба цогт хайртай хань хорл гарав орхон тул суманд байгаа ах トゥ төрөл төрөсөд мөн нагцэгч оролцод маа хайртай хань инхтэй за мөн чулуун баатар чулуун төмөрл хавх сүрэн дулмаа бата болон босод бүх ах トゥ төрөл төрөсөд мөн хамгаас гартай ээж авда энэ сайхан өдрийн мэндийг хүргээд та нартай хязгааргүйгээр хайртай шүү гэд Жаданбагийн зүгээс аядуугаар мэнчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгч маань хамгаас хайртай дүү жанар гүйл хайртай заман хадам аав жумаха болон налаахт байгаа бүх ах эгч төрөл төрөсөдөө заман жанчивлэнд байгаа хадам аав жагаа мөн хадам ах жагаа болон бусад бүх ах トゥ төрөл төрөсөдөө хайртай ханда хөөхөн хүүдээ энэ өдрийн мэндийг хүргээд аядуугаар мэнчилгээ илгээхийг хүссэн байна. Ингээд эдгээр үзэгчдийн мэнчилгээг дараах сайхан дуун дээр хамтдхан уламжилж байна. Үзэгчид та бүхэн мэнчилгээгээ хүлээн авч үзцгээнэ. Зассан суургаши зон багт хайрхан бэ зүтнаран дэсэ зүрхэн тайтны додагшо дахиад өргөсөн
건당 아승가다시 돌더긴 고르승 대우시 그 땡그릇엔 살려서 국정대리히 안돼쇼 손들이 오미니 타니가 소스등을 모르고 주스성요 술등을 닦여다가 오르고서 손 같은 때 황배쇼 더 떨어져 둘세리해 새벽이 집이면 덩글덩글요 기분을 쓰르게 쫓겨서 귀세가 보이니 따다다가쇼 닦여다가 오르고서 손 다칠 때 황배쇼 손들이 온 미니타니바 소스등을 모르고 주었으성요 손등을 닦여다가 오르고서 손 다칠 때 Үзэгчтэй хөгжмийн шуудан нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Үзэгчид та бүхэн яг одоо 1956 дугаарыг утсанд шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй ая дугаар имчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Ингээд студид үзэгч холбогдсон байна уу? Байна уу? За, хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэн блэ? Цэнгэлмаа. Цэнгэлмаа хинд имчилгээ явуулах уу? Голтой аймгийн Цээл суманд суугаа. Аав Сүхбаатар. Ээж Буян Сүх. За. Ээж Хайлмаа юу? Мөн. Хай дугаар имчилгээ илгээж байна уу? Энэ дугаар имчилгээ гэдэг. Тэгээд танаа өрийн санд байдаг манай нэг түр матай дуусан. За. Байна уу? За, малчин удамтай миний аав гэдэг дууг үзэгч маань захиалж байна найруулагчаа бэлдэж байгаарай. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Түр Мандахын уран бүтээл малчин удамтай миний аав гэдэг уран бүтээлийг за манай урын санд бол байгаа дуу байгаа. За ингээд дөнгөж сая Цэнгэлмаа бидэнтэй холбогдсон байгаа. Дараагийнхаа үзэгчийг Aris 56 дугаарын утсан дээр урьж байна. Үзэгчид та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй ая дугаар имчилгээ дэвшүүлэх боломжтой. Дараагийн үзэгчтэй холбогдъё. Байна уу? За. Бололгүй яах вэ? Хоёулаа танилцъя. Чамаа хэн гэдэг вэ? Бат цагаан. Ээжийнх нь нэр?
Ган туяа юу? Ээж ган туяадаа юу гэж хэлэх вэ? Ээжтэй юу? Төрсөн өдрийн мэндийг. Хайртай ээжтэй төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд хүн таньда хязгааргүй гэхээр хайртай гэдэг тийм ээ. За хайртай ээжтэй зориулсан төрсөн өдрийн мэндчилгээх танд бид хүлээн авлаа холбогдсонд баярлалаа Бацаагаана. Маш их баярлалаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг Aris 56 дугаарын утсан дээр урьж байна. Дөнгөж сая Бацаагаан бидэнтэй холбогдож хамгаас хайртай ээж ган туяада төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд таньда хүн хязгааргүй гэхээр хайртай шүү. Та миний Нарвагийн хамгийн сайхан ээж юм шүү гэд хамгаас хайртай хөөрхөн ээж ган туяада Бацаагааны зүгээс төрсөн өдрийн гал халуун мэндчилгээ ирүүлсэн байна. Дараагийнхаа үзэгчийг Aris 56 дугаарын утсан дээр урьж байна. Бано. Хөгжмийн шуудан. За та холбогдсон байна. Таны алдар нэр хэн билээ? Бано. За та хөгжмийн шууданд холбогдсон байна. Таны алдар нэр хэн билээ? За. Ган тунгалга хинд мэдлэгээ явуулах уу? Утаабатар сургалтаа. Хатмаа ларчи. За. Ахматрах. Утаабатар сургалтаа. За. Мөн. Тэгээд юу? Гадватрах ганц цэг. Галвадрах ганц цэг. Мөн. Ганц чимэг. За. Ган тогтох. Мөн. Хүү жамбал дорж. За. Хэр зол заяа. Ахтуу төрөл төрөхсөдөө. За бидэнтэй холбогдсон маш их баярлалаа. Таны мэдлэгийг бид хүлээн авлаа. За. За бидэнтэй холбогдсон маш их баярлалаа. Ингээд үзэгчтэй бид 3 үзэгчтэйгээ холбогдсон байгаа. Эхний үзэгч маань Цэнгэлмаа бидэнтэй холбогдож Говьалтай аймгийн Цээл суманд байгаа. Хамгаас гартай аав Сүхбаатар хайртай ээж буян Сүхэ мөн хамгаас гартай ээж Хайлмаа болон ах トゥ төрөл төрөсөдөө энэ сайхан өдрийн мэндийг хүргээд Цэнгэлмаа идуугаар мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгч маань Бацаагаан бидэнтэй холбогдож хамгаас гартай ээж ган туяада төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд таньда хязгааргүй гэхээр хайртай шүү. Төрсөн өдрөө хязгаарч мартагдахааргүй сайхан тэмдэглээрээ миний ээж үргэлж инээмсэглэж гэд хамгаас гартай ээж ган туяада Бацаагаан мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгч маань Архангай аймгийн Тариат сумаас Алтан тунгалаг бидэнтэй холбогдсон байгаа. За ган тунгалаг бидэнтэй холбогдсон байгаа. Улаанбаатар хотод байгаа Хадам аав Норжи, за хайртай ах эгч нартай болон Бямб сүрэн ах Бадрах, Отхон сүрэн Гал Бадрах, Ган цэцэг, Ган чимэг, Ган тогтох, хамгаас хайртай хүү Жамбал дорж бэр золзоёо болон бусад бүх ах トゥ төрөл төрөсөдөө нутгийн зонгоолонд архангайчуудаа энэ өдрийн мэндийг хүргээд ган тунгалаг Архангай аймгийн Тариат сумаас аядуугаар мэдлэгээ илгээсэн байна. Ингээд эдгээр үзэгчдийн мэдлэгийг дараах сайхан дуун дээр хамтдаган уламжилж байна. Та бүхэн хүлээн авч үзцгээнэ. За миний авны нутгаж байгаа нутгийн дэвсэндийг баримтлаар өгд урдхан талаас нарвал улаан нарны тусгадтай уучин багуу гүндийж унд дарган дэлгэшэрсэн уул хадар сүндрэлс улас их баран гөгдсөн баруун зүгээс нарвал баяга арга гүндийж баатар эсийн дуусгалтаа баатар шогоо
Өөрсдөө газраар жавар хургасан Огдрөх бууцнаа булаахан өвлжнөө Өдөрсөн тастай манхны бэлэр Өтнөгөө мөртэй авли дэргүүдээ Монгол өвлөхөд марам мөсөн Борин хэмэр тэмитээ аваа Мандхнар нар сүргээ захгоосаа Мачин удамтай минний Сассан хидманар атумда морцож Самтамрны оргулэцнэ Цагаан эсэх сүргэн удрагн амируусаар Санахан граавни дэргүүдээ Монгол өвлөхөд марам мөсөн Орин хэмэр тэмитээ аваа Мандхнар нар сүргээ захгоосаа Ачин удамтай минний Уудын ингэрээр нодын хурасаж Өрхөн салхиндэн цасан хадгнаа Уран хийстэй дөрөө харшуулсан Уран сономдууд наавни хайлгуудаа Монгол өвлөхөд марам мөсөн Борин хэмэр тэмитээ аваа Мандхнар нар сүргээ захгоосаа Ачин удамтай минний Монгол өвлөхөд марам мөсөн Борин хэмэр тэмитээ аваа Мандхнар нар сүргээ захгоосаа Ачин удамтай минний Ачин удамтай минний Үзэгчтэй хөгжмийн шуудын нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Та бүхэн яг одоо 19:56 дугаар утсан шууд холбогдох боломжтойгоо. Ингээд студид ирсэн мэдлэгээ хүргэе. Жаргал сайхан бидэнтэй холбогдож Баян-Онгор аймгийн 3 булаг суманд байгаа хамгаас гартай ээж, Чанцал дулам хамгаас гартай эгч Загц Зүрэн болон хөргөн ах Баян болттой энэдрийн мэндийг хүргээ. За хөргөн ах Баян болттой алдрах туяач болсонд нь баяр хүргье, морин хурдан байх болтугай. Мөн хамгаас гартай ээжтэй та минь урт наслаж удаан жаргаарэ. Таньда хязгааргүй хэр хайртай шүү ээж минь.
биеэсэн бодороо үргэлж ирүүл байгаарэ гэд хамгаас хартай хүүгийнхэн зүгээс мэдлэгээ төвшүүлсэн байна. Ингээд дараагийнхаа үзэгчийг бид яг одоо 1956 дугаарын утсан дээр урьж байна. Үзэгчид та бүхэн маань нэвтрүүлгийн бус цагаар за ажлын өдөр, ажлын цагуудаар ажлын цагуудад өглөөний 9-өөс оройн 18 цаг хүртэл 1956 дугаарын утсанд холбогдож манай операторт мэдлэгээгээ үлдээх боломжтой байгаа. Та бүхнийхээ үлдээс мэдлэгээг бид маргааш өдрийн эфирээр үзэгч та бүхэндээ хүргэж байгаа. Ингээд үзэгчдийгээ бид яг одоо 1956 дугаарын утсан дээр урьж байна. Дөнгөж сая Монгол телевизээр сувгаад харуулсан үзэгчид байх юм бол яг одоо хөгжмийн шууд нэвтрүүлэг явж байна. Та бүхэн шууд утас болох 1956 дугаарын утсанд холбогдоод хайртай дотны хүмүүстэй аяа дугаар мэдлэгээ төвшүүлэх боломжтой байгаа. За дөнгөж сая жаргал сайхан бидэнтэй холбогдсон байгаа. Ингээд үзэгч та бүхнийг 1956 дугаарын утсанд холбогдох хооронд студид ирсэн мэдлэгээгээр хүргье. За Баярмаа бидэнтэй холбогдсон байгаа. Баярмаа. За Тулгаа бидэнтэй холбогдож хамгаас хайртай хань Баярмаа мөнхөөрхөн охин их шиг тэнгэр нартай өнөөдрийн мэндийг хүргээд та хоёрдоо хязгааргүйхээр хайртай шүү. Та хоёр миний амьдралын гэрэлтийгээ нар минь юм шүү гэд хамгаас хайртай хань Баярмаа хөөрхөн охин их шиг тэнгэр нартай Тулгаагийн зүгээс мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ цэцэг дараас ирсэн мэдлэгээ байна. Цэцэг дар бидэнтэй холбогдож хамгаас хайртай өвөө самбуу хайртай эмээ норлохоо хоёрдоо өнөөдрийн мэндийг хүргээд та хоёр минь урт наслаж удаан жаргаарай хязгааргүйхээр хайртай шүү гэд хамгаас хайртай эмээ өвөө хоёрдоо цэцэг дарын зүгээс мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ сонгон хайрхан дүүргийн 10 дугаар хороонд оршин суугаа нагац ах Болдбаатар хайртай хань номин туул болон үр хүүхдүүд нь өнөөдрийн мэндийг хүргээд та хоёрдоо хязгааргүйхээр баярлаж явдаг шүү гэд хамгаас хайртай ах эгчтэй болон хайртай үр хүүхдүүд нь баярагийн зүгээс мэдлэгээ илгээсэн байна. За студид ирсэн мэдлэгээ маань жаргал сайхны мэдлэгээ байгаа. Жаргал сайхан бидэнтэй холбогдож Баянгор аймгийн 3 булаг суманд байгаа хамгаас хайртай ээж Чанцал дулумдаа урт наслаж удаан жаргаж өрөөч бидэндээ өргөлж үнтэй сайхан сургаалаа хайрлаж байгаарай. За мөн хайртай эгч загт сүрэндээ болон хүргэн ах Баян болттой өнөөдрийн мэндийг хүргээд алдар туяач болсонд нь баяр хүргье. Таны минь морь хурдан байх болтгой тандаа хязгааргүйгээр хайртай гэж жаргал сайхны зүгээс мэдлэгээ илгээсэн байна. За ингээд эдгээр үзэгчдийнхаа мэдлэгээг бид дараах сайхан уран бүтээл дээр хамтдхан уламжилж байна. Үзэгчид та бүхэн мэдлэгээ хүлээн авч үзцгэнэ үү?
Үзэгчтэй хөгжмийн шуудны нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ингээд үзэгчид та бүхэн яг одоо 1956 дугаарыг утсанд шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй мэдлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Ингээд студид дэрс мэдлэгээгээ үргэе. Бяцхан үзэгч мөнх зул маань бидэнтэй холбогдож хамгаас гайтай их чинь мөнгөнд цэцэгдээ өнөөдрийн мэндийг хүргээд таньда хязгааргүй ихээр хайртай шүү гэдэг дүүгийнхэн зүгээс мэдлэгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? байна. За хөгжмийн шууданд холбогдлоо. Намин Эрдэнэ. Намин Эрдэнэ хинд мэдлэгээ явуулах уу? Би удахгүй англи улс руу нутаг англи руу явах хэрэгтэй. Сайн яваарай, сайн суудаарай гэх. За ихчийнхэн нэр хэм блэ? Ихч Баярмаа. Сайн яваад ирээрээ. Хажууд нь цуг байгаа том ээжтэй бас. Нас дудаа дараарай, таньда хайртай шүү гэд минь. Том ээжийнхэн нэр хэм блэ? Том ээжийнхэн нэр хэм блэ? Том ээжихэд олон доо эмээгээ тэгээд дуудаад. За. Бидэнтэй холбогдсон маш их баярлалаа Намин Эрдэнэ мэдлэгийг хүлээн авлаа. За. Мөрөлдсөн үү? Мэдлэгээ бас нөө том ахын хүүхдүүдээс бүгднгээс нь зориулж байна гэж хэлчихье. За. Бидэнтэй холбогдсон маш их баярлалаа. За ингээд дараагийнхаа үзэгчийн мэдлэгийг бид хүргэх болно. Өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байгаа Банзада төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд төрсөн өдрөө хизээч мартагдахааргүй сайхан тэмдэглээрээ миний найз ажилдаа үргэлж амжилт гаргаж байгаарай. Амжилт бүтээлээр дүүрэн байгаарай. 2013 онд гээд хамгаас гайтай найз, ажлын найз Банзада төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд тулгаа, давка, гана, цэндэ нарын зүгээс Банзад мэдлэгээ илгээсэн байна. За мөн бусад бүх хамт олонныхын зүгээс мэдлэгээ хариулсан байна. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? За та хөгжмийн шууданд холбогдсон байна. Хинд мэдлэгээ явуулах уу? Говьтай аймагт байгаа. За. Говьтай дэлгэр сумд. Говьтай аймгийн дэлгэр сумд суугаа. Ээж дэнсмаа. Дүү үүрцайх. Батюндэн. Зандан гарав нарын гэр бүл шүү. Зандан гарав. Зандан гарав гэр бүл шүү. Мөн. Хиний зүгээс мэдлэгээ илгээж байна. Толгор сүрэнгийн зүгээс үү? За бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Толгор сүрэн таны мэдлэгийг бид хүлээн авлаа. Маш их баярлалаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр үрж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй мэдлэгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Ингээд 1956-ад үзэгч холбогдсон байна уу? За сайн байна. Хөгжмийн шууданд холбогдлоо. Хинд мэдлэгээ явуулах уу? За. Анх хоёр тийм ээ? Найз гэсэн үү? Найзын нэр Оюун сүрэн. За. Мөн. Хиний зүгээс мэдлэгээ илгээж энэ хоёулаа танилцъя? Хулан гэдэг. За, хулан. Хулан өөр хүнд мэдлэгээ явуулах уу? За. Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Хулаа мэдлэгийг нь хүлээн авлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За ингээд дараагийнхаа үзэгчийг гэсэн чи бид 3 үзэгчтэй холбогдсон байна. Студид ирсэн мэдлэгээг үзэгч та бүхэндээ хүргэе. Яг одоо Монгол телевизийн хөгжмийн шуудны нэвтрүүлгийг хүлээн аван үзэнгээ ажиллаа хийж байгаа ажлын найз Банзада төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд 2013 онд амжилт бүтээлээр дүүрэн байгаараа амьдралд нь энэ хорвогийн хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөж байна. Төрсөн өдрөө хизээч мартагдахааргүй сайхан тэмдэглээрэй гэд хамгаас гайтай найзууд болох за ажлын найз Цэндэ, Тулгаа, Давка, Гана болон ажлын хамт олноос нь Банзада төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэсэн байна. Банзаа төрсөн өдрөө хизээч мартагдахааргүй сайхан тэмдэглээрэй. Дараагийн үзэгчийн маань мэдлэгээ бяцхан үзэгч мөнх зул бидэнтэй холбогдож хамгаас гайтай ихч мөнгөнд цэцэгдээ төрсөн мөнгөнд
цэцэгдээ энэ өдрийн мэндийг хүргээд өдрийг өр бүтээлтэй сайхан өнгөрүүлээрэ таньда хайртай шүү гэд за хөөрхөн дүү мөх зулынхаа зүгээс мөх цэцэг ихтэй мэдлэгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань Номин Эрдэнэ бидэнтэй холбогдсон байгаа. Номин Эрдэнэ маань бидэнтэй холбогдож за удахгүй Англи улс руу явах гэж байгаа. Хамгаас хайртай ихч Баярмаа сайн яваад ирээрээ таньда хязгааргүйхээр хайртай шүү. Мөн Англид байгаа том ээжтэй энэ өдрийн мэндийг хүргээд таньда хязгааргүйхээр хайртай шүү. Та миний хорвогийн хамгийн сайхан ээж юм шүү гэд том ээжтэй хайртай ихч Баярмаа Номин Эрдэнэний зүгээс мэдлэгээ илгээсэн байна. За Номин Эрдэнэ болон том ахих нь үр хүүхдүүдээс мэдлэгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань Долгор Сүрэн бидэнтэй холбогдсон байгаа. Говьалтай аймгийн Дэлгэр суманд байгаа хамгаас гартай ээж Дэнсмаа хайртай дүү Үүр цайх Бат Юндан Зандан гаруй нарынхаа гэр бүл үр хүүхдүүдэд Долгор Сүрэнгийн зүгээс мэдлэгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань Хулан бидэнтэй холбогдсон байгаа. Хулан маань бидэнтэй холбогдож хамгаас гартай ээж Ган Заяа хайртай аав Анх хоёр мөн дотны найз Оюун Сүрэн болон бусад бүх ах эгч нартаа өдрийн мэндийг хүргээд аядуугаар мэдлэгээ хийх хүссэн байна. Ингээд эдгээр үзэгчдийнхаа мэдлэгийг дараах сайхан дуун дээр хамтдхан уламжилж байна. Та бүхэн хүлээн авч үзцгээнэ үү? уулзахгүй удвал би сесанда уул шиг сайхан нөхөд гэж байдаа нарийн хөгжөнтэй хаяа уулзаа нартын амьдрал уужимхан болдог нарийн хөгжөнтэй хаяа уулзаа нартын амьдрал уужимхан болдог сурахгүй утвал сэтгэл гомддаа суурах шиг гэтэй нөхөд гэж байдаа баранда амьдрчээ явхаа батмаар горчдон хайрламар болдгоо зүгэрхийн цагт зовлон хуваацаа зүрхний хитэн андминэ атсийн орчдон жаргал хуваацаа амьдрын автан нөхөд минь химор сэргээсэн нөхөд гэж байдаа мөрөө түшилцээд
алтан нөхөд минь жаргал хуваацаа амьдралын алтан нөхөд минь Үзэгчтэй хөгжмийн шууд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Үзэгч та бүхнийгээ бид яг одоо нэвтрүүлгийн шууд утас болох 1956 дугаарын утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй мэдлэгээ төвшүүлэх боломжтой байгаа. Ингээд үзэгч холбогдсон байна. Байна уу? Байна. За сайн байна уу? Хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэмлээ? Оюун сүрэн. Оюун сүрэн. Хинд мэдлэгээ явуулах уу? Хайрнаас аахуулан. Аахуулна уу? Аха. Сая найз нь чамд мэдлэгээ явуулсан уу? Тийм баха. Мэдгүй. За. Тэгээд хайрт их уянгаа олон. Ихч уянгаа. Тэгээд Ануу дээр. хайрт дуурангаа. Дуурангаа. Гомдоод ясан бол уучлаарай. Хайртай шүү. За. Өөр хүнд мэдлэгээ явуулах оюун сүрэн? Хайрт аав хайртай. Аавынх нь нэр? Атганбаяр. Аав Атганбаяр, ээж Мөхцөл. ээж Мөхцөл. За, бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Мэдлэгийг нь хүлээн авлаа оюун сүрэн. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. Та бүхэн бидэнтэй шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй мэдлэгээ төвшүүлэх боломжтой байгаа. За сурагчдын амралт эхэлсэн байгаа учраас бяцхан дүүнер маань бидэнтэй холбогдож ангийн найзуудтай, за анги удирдсан багштай мэдлэгээ төвшүүлэх боломжтой байгаа. Дараагийн үзэгчтэй холбогдъё. За сайн байна уу? Та хөгжмийн шууданд холбогдсон байна. Сайн байна уу? Өдрийн мэндэргээ. Маш их баярлалаа. Таны алдар нэр хэмлээ? Мэдлэгээ төвшүүлэх юм аа. Асбатрамгийн Мөнххан сумын зугаа. Сүхбаатарын Мөнххан сум. Эгч цэгмэд. Ах төмөр. Эгч цэгмэд. Төмөрлөх сумын зугаа. Ах дорчтой. Эгч Батаанастай. Болон Сүхбаатарын Эгч Батаа юу? Талуулт уурч зугаа. Батаа. аймгийн католик сумын зугаа. Ах сохтой. Эгч хастын стигнастай. Үлдэн торч. Хавтаа сайхан аварчин. За харамсалтай нутсан тасарчлаа. За ингээд үзэгч та бүхэн яг одоо 1956 дугаарын утсанд шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй мэдлэгээ төвшүүлэх боломжтой байгаа. За сая үзэгч маань Сүхбаатар аймгийн Мөнххан суманд байгаа хамгаас гартай ах төмөр хайртай гэж төмөр болон бусад бүх ах トゥ нэртэй мэдлэгээ төвшүүлсэн байгаа. Дараагийн үзэгчтэй холбогдъё байна уу? За та хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэмлээ? Бололгүй яах вэ? Хайртай томолтой. Өнөөдрийн төлөвт. Бижэмжлүүлээ хүнээ яартай шүү. За хүүгийнх нь нэр хэмлээ? Ухтхойр. Ухтхойр. Ухтхойраа өөр хүнд мэдлэгээ явуулах уу? Өөр хүнд мэдлэгээ явуулах. Холбогдсонд маш их баярлалаа. Хайртай ээжтэй зориулсан мэдлэгийг танд бид хүлээн авлаа. За ингээд 3 үзэгчтэйгээ холбогдлоо. Эхний үзэгч маань оюун сүрэн бидэнтэй холбогдсон байгаа. Оюун сүрэн маань бидэнтэй холбогдож хамгаас гайтай найз аах уландаа, за мөн хайртай эгч уянга, мөн найз ануу дээр хайртай дүү урангоо болон нартаа та нарыгаа гомдоож байсан бол уучлаарай. Мөн хамгаас гайтай аав Отхон баяр хайртай ээж Мөхцөл нартаа
оюун сүрэнгийн зүгээс мэмжлэгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань Сүхбаатар аймгийн Мөнххан суманд байгаа хамгаас гартай ах Төмөр хайртай эгч Цэгмэд ах Дорж Готов хайртай эгч Бата ах Цогтой эгч Алтан цэцэг нартай энэ өдрийн мэндийг хүргээд та бүхэн маань өвлийг өнтөө сайхан даваад өрн хавартай залгоорой гэд мэмжлэгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань Угтах баяр бидэнтэй холбогдсон байгаа. Угтах баяр маань хамгаас гартай ээж инх тунгалагдаа энэ өдрийн мэндийг хүргээд ээж минь та биеэсээ амжилуулаарэ таньда хүүн хязгааргүй ихээр хайртай шүү та минь үргэлж эрүүл авил хүүн баярлах болно гэд хамгаас гартай ээжтэй хүү Угтах хоёрын зүгээс мэмжлэгээ төвшүүлсэн байна. Ингээд эдгээр үзэгчдийн мэмжлэгийг дараах дуун дээр хамтдан уламжилж байна. Та бүхэн хүлээн авч үзцгээнэ үү? Айлхан бүсгүй хайрлаа би Муцаад гэдэггүй ариухан журман хайлаа хөө Нууцхан хайрын сүрэн гэрэлтэй Морин хөөсгүй чиг хоцваа хөө Морин хөөсгүй чиг хоцваа хөө Хөрхөн хонголт дурлаа би Өнөгчгүй алгантэн уярваа хөө Гэнхэн хайрын сэтгэл хөвөлдөө Үндэл үнтийн хүндит учирваа хөө Үндэл үнтийн хүндит учирваа хөө Сарны буцааг гэгэлээ Сэтгэл нандин мучгийг хөвөлдөө Сэтгэл нандин мучгийг хөвөлдөө Бодлого зүтнийг гэмрөдлөө оллоо би Урсан чиг энэхэн заяанда сүсэлвэ хөө Уин залуус миний аттай хайхаа Үрдийн хүня олжээ гэлцэд байна Мууцсан хайрын савн гэрэлтэй Морин хөөсгүй бичээ хоцваа Айлхан бүсгүй хайрлаа би Муцаад гэдэггүй ариухан журман хайлаа хөө Нууцхан хайрын сүрэн гэрэлтэй Морин хөөсгүй бичээ хоцваа хөө Морин хөөсгүй бичээ хоцваа хөө
Үзэгчтэй хөгжмийн шууд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ингээд та бүхэн яг одоо RS 56 дугаар утсанд шууд холбогдож хайртай дотны хүмүүстэй аяд дугаар мэнчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Үзэгчтэйгээ бид яг одоо RS 56 дугаар утсан дээр урьж байна. За дөнгөж сая дуучин Батминдийн нутаг нугын бүсгүй гэдэг сайхан уран бүтээлийг үзэгчдэд зориулан хүргэсэн байгаа. Ингээд студид ирсэн мэнчилгээгээ үзэгч та бүхнийг RS 56 дугаар утсанд холбогдох хооронд хүргэж байя. Дарханд байгаа хамгаас гайртай аав, нацаг, хайртай ээж, уран чимэг, за хайртай дүү, хулан нартай өнөөдрийн мэндийг хүргээд та нартай хязгааргүй ихээр хайртай шүү. Надад санаа зовох хэрэггүй, охин нь сайн сурж байгаа гэд Улаанбаатар хотоос Монгол Улсын их сургуулийн оюутан Цэрэн чимэд хайртай аав ээжтэй аяд дугаар мэнчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгч маань Багнуурт байгаа том ихч Баатар хүүдээ. За хүүхдийн эмч, хүүхдийн их эмч Баатар хүү, за мөн хайртай ханин болох хөл бөмбөгийн дасгалжуулагч, спортын мастер Зориго ахта. За мөн том хүү Зэсэн тулгын гэр бүл үр хүүхдүүд, Бат Зоригийн гэр бүл үр хүүхдүүдэд, баг хүү тулгаагийн гэр бүл үр хүүхдүүдэд өнөөдрийн мэндийг хүргээд танаа гэр бүлд аз жаргал хүсье гэд дүүнэрийнхэн зүгээс хайртай ах эгч хоёрынхоо гэр бүлд мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ Хинтэн аймгийн Бэндэр суманд суугаа хамгаас гайртай дүү Гамболд, за бэр оюун цэцэг хоёртоо хоёр ихэр хүүтэй болсонд нь баяр хүргье. Бид та бүхнийхээ өмнөөс маш их баярлаж байгаа. Танаа гэр бүлд аз жаргал хүсье гэд хайртай хоёр дүү Гамболд оюун цэцэг хоёртоо хоёр ихэр хүүтэй болсонд нь баяр хүргээд болроо эгчийн зүгээс мэнчилгээ төвшүүлсэн байна. За ингээд эдгээр үзэгчдийнхаа мэнчилгээг дараах сайхан дуун дээр хамтдаган уламжилж байна. Үзэгчид та бүхэн мэнчилгээгээ хүлээн авч үзцгээнэ. Эгдүү цэлхэн хоолой
Үзэгчдээ хөгжмийн шуудан нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За ингээд яг одоо 1956 дугаарын утсанд Адилвш холбогдсон байна. Байна уу Адилвшээ? Байна. За Адилвш мэнчилгээг үргэлжлүүлэн хэлээрэ. Булган аймагт суугаа. Булган аймгийн Баян ах сум суугаа. Хатам аав Сангсинг. Баян агт суманд суугаа. Хатам аав Сангсинг тийм ээ? За мөн. Тэгээд хатмуудтай хатам ах нартай. Хатам ах нартай. Өдрийн минь төрвөйтэй. Бидэнтэй холбогдсон. Хот аймгийн. За. Сум суугаа. Хүргэн дүү дөржөөд ягаан дөржөө багийн дарах төрслөө харсан гэсэн. Баярын төргий. За хүргэн дүү ягаан дөрж гисэн үү? Тий ягаан дөрж. Ягаан дөржтэй ажлын өндөр. Тэр ангид сэрий алуу хаацгаа дүү Батбаяртай. Дүү Батбаяр. Батхуйг үү те? За цэргийнхаа албыг нэр төртэй хаагаад ирээрээ гэж тийм ээ? Бухаранга аймгийн хайхан сумынханд энэ гастонтой тэгээд амжилттай дотор байгаарай гэж. Бидэнтэй холбогдсонд маш их баярлалаа. Таны мэдлэгийг бид хүлээн авлаа. Маш их баярлалаа. За ингээд үзэгч та бүхэн 1956 дугаарын утсанд холбогдох боломжтой байгаа студид ирсэн мэнчилгээ маань Ган оюугийн мэнчилгээ байна. Ган оюу бидэнтэй холбогдож хамгаас хайртай аав Гэрэл Батар хайртай ээж оюун гэрэл болон хөөрхөндөө ундрах нартай энэ өдрийн мэндийг хүргээд Ган оюу мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгчтэй холбогдъё. Байна уу? За хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэн блэ? Сайн байна. Наран чимэг байна. Сайн байна уу? Наран чимгээ хэн мэнчилгээ явуулах уу? Өнөөдөр төгсөөд нь болж байгаа амуужин гол үжээ. Эмээ ахыг. Дүү нараас нь. За. Одоодаа насалж том хүн болоод сайн хүн болоорой гэж. За бидэнтэй холбогдсон маш их баярлалаа Наран чимгээ. Дүүдээ зориулсан төрсөн өдрийн мэнчилгээгт нь бид хүлээн авлаа. Маш их баярлалаа. За ингээд дараагийнхаа үзэгчийг 1956 дугаарын утсан дээр урьж байна. Дөнгөж сая Наран чимэг бидэнтэй холбогдож хамгаас гартай дүү Ануужин годоо төрсөн өдрийн гал халуун мэнчилгээ төвшүүлсэн байгаа. Дараагийн үзэгч байна уу? За сайн байна уу? Хөгжмийн шууданд холбогдлоо. Таны алдар нэр хэн блэ? Шууданд. Байна уу? За Эрдэнтээс хэн бидэнтэй холбогдож байна? Хамаарчаа гэдэг юм байна. Лам аригчаа мөн үү? Хамаарчаа. За дахиад сууга. Охин соёлмаа. Түүний хот гам тоог. Эхнийхэнд амин сууга. Инэхтэй дөө янжин сүрэн. Аппаны дарга хөргөн эхний сайхан. Сахаангийн дөрөвчөн сумцууга ах сангарагчаа надтай зориулж. Ахийнхан нэр хэн гинэ? Сангарагчаа. Түүний гэрэл. Тийм үү, кинзанаданда зориулж таа. Бидэнтэй холбогдсон маш их баярлалаа Лам аригчаа хаа. Таны мэнчилгээг бид хүлээн авлаа. Урт наслаж удаан жаргаарай. За ингээд үзэгчтэй бид студид ирсэн мэнчилгээнүүдтэйгээ хамтдахын хүргэе. Ган оюу бидэнтэй холбогдож хамгаас гартай аав Гэрэл Батар хайртай ээж оюун гэрэл дүү ундрах нартай энэ өдрийн мэндийг хүргээд та бүхэндээ хязгааргүйхээр хайртай шүү гэд Ган оюу мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань Саран Туяагийн мэнчилгээ ирсэн байна. Саран Туяа бидэнтэй холбогдож Хинтэн аймгийн Дэлгэр хаан суманд байгаа хамгаас гартай аав Амгалан Батар хайртай ээж Наран гэрэл заман Харваач овгийн бүх ах дүү төрөл төрөсөддөө энэ өдрийн мэндийг хүргээд та бүхэн өвөлдөө үнтэй сайхан ороорой гэд
Саран туяа айдуугаар мэнчилгээ дэвшүүлсэн байна. За дараагийн үзэгчийн маань мэнчилгээ адил биш бидэнтэй холбогдсон байгаа. Адил биш бидэнтэй холбогдож Архангай аймгийн Хайрхан суманд байгаа хамгаас гартай ах, Бат Жаргал ах, Пүрэв Дорж нарынхаа гэр бүл үр хүүхдүүдэд мөн Эрдэнэбаатар ах, за Булган аймгийн Баян цогт суманд суугаа. Хүргэн за Хадам аав Сангсинг за мөн Хадам ах нартаа ховдод байгаа бүх ах トゥ төрөл төрөсөд Хадам дүү Ягаан Дорждоо за ажлын өндөр амжилтыг хүсээд за мөн дүү Батхуйгдаа цэргийн албаа нэр төртөө сайхан хаагаад ирээрээ. Мөн нийт Архангай аймгийн Хайрхан сумын нутгийн зан олондоо өвлийг өнтэй сайхан даваарай гэдээ адил биш айдуугаар мэнчилгээ хэлгээсэн байна. Дараагийн үзэгч маань Наран чимэг бидэнтэй холбогдсон байгаа. Хамгаас гартай дүү Ануужингоодо төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд миний дүү төрсөн өдрөө хязгаарч мартагдахааргүй сайхан тэмдэглэж аавда ачлалтай ээжтэй инэрлэлтэй эх орондоо хэрэгтэй сайн хүн болоорой онц сураарай гэд хөөхөн Ануужингоодо эгч Наран чимэг за эмээ өвөө ах эгч дүү нарынхын зүгээс Ануужингоодо төрсөн өдрийн гал халуун мэнчилгээ дэвшүүлсэн байна. Дараагийн үзэгч маань Эрдэнтээс лам аригчаа бидэнтэй холбогдсон байгаа. Эрдэнтээс лам аригчаа холбогдож Завхан аймагт байгаа хамгаас гартай охин Соёлмоо за худ ган тулгадаа за мөн дүү Янжин сүрэн мөн Эрдэнэтэд байгаа. За мөн Эрдэнэ сайханда хүргэн Эрдэнэ сайханда холбооны дарга хүргэн Эрдэнэ сайханда ах сан гарагчаадаа болон нутгийн зан олондоо нийт эрдэнэчүүдтэй энэ өдрийн мэндийг хүргээд айдуугаар мэнчилгээ хэлгээсэн байна. Ламарагчаагийн зүгээс. За ингээд эдгээр үзэгчдийн мэнчилгээг дараах сайхан дуун дээр хамтдахын уламжилж байна. Үзэгчид та бүхэн мэнчилгээгээ хүлээн авч үзцгэнэ үү.
Үзэгчтэй хөгжмийн шуудан нэвтрүүлэг маань студид ирсэн мэндчилгээгээр үргэлжилж байна. За үзэгчтэйгээ бид мөн 1956 дугаарын утсан дээр авж байгаа. Ингээд студид ирсэн мэндчилгээгээ та бүхэндээ хүргэе. Хамгаас хайртай аав, даваа сүрэн хайртай ээж, төмөн жаргал хоёр доо. Та хоёр доо хязгааргүй ихэр хайртай шүү гэд. Мөн хөөрхөн охин сэлэнгээдээ энэ өдрийн мэндийг хүргээд та нартай хязгааргүй ихэр хайртай шүү. Заман хамгаас хайртай ах, бат хоёр хайртай эгч чимгээ болон үр хүүхдүүд нь өнгөрсөн ч гэсэн шинэ жилийн баярын мэндийг хүргье. Танаа гэр та нарынхаа амьдралд аз жаргал энэ хорвогийн хамгийн сайн сайхан бүхний хүсээ өрөөё гэд алтан цэцгийн зүгээс мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ хамгаас хайртай хань сувда, хайртай хүү сод эрдэнэ, хайртай хүү сод баяр, хайртай хүү сод хүү нартай энэ өдрийн мэндийг хүргээд та нартай хязгааргүй ихээр хайртай шүү мөн хамгаас хайртай хань сувдаа 3 сайхан хүү төрүүлж өгсөн чамдаа маш их баярлалаа. Хандаа маш их хайртай гэд булгаагийн зүгээс мэнчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэнчилгээ за 3-35 дугаар зөвлөгт байгаа хамгаас хайртай дүү Пүрэв даваа, Бэр наран цэцэг болон түүний үр хүүхдүүд нь болох Пүрэв Баатар, Наран Баатар, мөн Давааням, Отхон Баатар нартай баярын мэндийг хүргээд та нартай хязгааргүй ихээр хайртай гэд алтаагийн зүгээс мэнчилгээ төвшүүлсэн байна. За ингээд эдгээр үзэгчдийн мэнчилгээг бид дараах сайхан дуун дээр хамтдхан уламжилж байна. Үзэгчид та бүхэн мэнчилгээгээ хүлээн авч үзтгэнэ. Thank you.
үзэгчдээ хөгжмийн шуудан нэвтрүүлэг маань студид ирсэн мэндчилгээгээр үргэлжилж байна. За студид ирсэн мэндчилгээгээ хүргье. Хамгаас хааштай Эрдэнэ цэцэг хөөхөн хүү цаг удрах. За мөн хадам аав аригчаа базар хадам ээж отхон нартай энэ өдрийн мэндийг хүргээд хайртай аав ээжтэй хөөхөн хүүг минь харж өгдөгт хязгааргүйхээр баярлаж явдаг шүү гэд. За даваад оржийн зүгээс мэндчилгээ төвшүүлсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэндчилгээ. За энх хоёроос ирсэн мэндчилгээ байна. Энх хоёр бидэнтэй холбогдож хадам аав Гамбат хадам ээж цэрэн надмид мөн хайртайхын хонгор зултай энэ өдрийн мэндийг хүргээд хандаа хязгааргүйхээр хайртай шүү мөн хадам аав ээжтэй үргэлж ирүүл байгаараа бие сайн бодорой гэд энэ хоёрын зүгээс сая дугаар мэндчилгээ илгээсэн байна. Дараагийн үзэгчийн маань мэндчилгээ за инх туягаас ирсэн мэндчилгээ байна. Инх туяа бидэнтэй холбогдож ангийн найзуудтай 2009 онд радио телевизийн дээд сургуулийг төгссөн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Доржны багштай төгссөн ангийн хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргээд хайртай багштай ус өдрийн мэндийг хүргье гэд энэ ангийн дарга инх туягаас сая дугаар мэндчилгээ илгээсэн байна. За ингээд эдгээр үзэгчдийн мэндчилгээг бид дараах сайхан дуун дээр хамтдхан уламжилж байна. Үзэгчид та бүхэн мэндчилгээгээ хүлээн авч үзцгээнэ үү.
Үзэгчтэй хөгжмийн шуудан нэвтрүүлэг маань энд хүрээж аргаж байна. Өнөөдөр бидэнтэй холбогдсон магадгүй холбогдож чадаагүй үзэгчид маань нэвтрүүлэг дууссаны дараагаар 1956 дугаарын утсанд холбогдож ая дугаар мэнчилгээ дэвшүүлэх боломжтой байгаа. Үзэгчдийгээ бид нэвтрүүлэг дууссаны дараагаар мөн эхлэхээс өмнө ажлын өдрүүдэд ажлын цагаар өглөөний 9 цагаас оройн 18 цаг хүртэл үзэгчдийнхаа мэнчилгээг хүлээн авч байгаа. Ингээд яг одоо Монгол телевизийн хөгжмийн шуудан нэвтрүүлгийг хүлээн аван үзэж байгаа бүх үзэгчидтэй Монгол улсын ардын жүжигчин Долгорын дулсан Бодлын цагаан хун гэдэг сайхан уран бүтээлийг та бүхэндээ зориулж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Баяртай үзэгчтэй.